За сайн байцгаана уу? Намайг лавс руу өгдөө батцдаг гэдэг. Одоо 43 настай. За эдлийн чиглэлээр ажиллаад 15 жил ажиллаж байгаа юм гэдэг үзэж байгаа. Түүнээс ш хүүхэд байхасаа л одоо эдэл дээр одоо ээжээсээ хараад хичнээн жижигтэйгээ зурлаад одоо эдгүй байсан ч гэсэн тэгээд хүүхэд насыг ээжигээ харж байгаа л дээл урлагийг одоо харж өссөн. За ерөнхийдөө бол үндэсний хувцсны чиглэл рүү одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Одоо нөгөө өв соёлоо тийх үндэсний хувцас одоо нөгөө яг л анх одоо ямар л зохиогдчихсэн тэр хэмжээгээр нь л авч үлдэхийг л хичээдэг янз янзын маяг одоо нөгөө өөр улсын хэм маягтай холбоогоор л зөвхөн өөрсдийнхөө Монгол өв соёлоо уламжлах талаар л маш их хичээдэг. Би болохоор нөгөө өөр Монголд одоо дээл аяж эхэлснээс хойш өөр Монголд 2 жил бүтэн 2 жил ажиллаж үзсэн. Тэгэхэд яг л бид нар шиг одоо нөгөө бидний үндэсний хувцсыг өөр монголчууд яг л өмсдөг юм байлээ дээ. Тэгэхэд одоо нөгөө өөр монгол хүн орж ирээд захиалга өгж байгаа. Монгол хүн хоёр захиалга өгж байгаа. Хоёр газар тэнгэр хоёр шиг шал өөр юм лээ. Тэгээ монгол хүн болохоор өөр нэг юм өөртөө өнгөн тохироод таалагдаад бидээ суусан юм сэтгэлээсээ бүр ингэж талархаж сурдаг юм байлээ дээ. Тэгээ бүр нэг гүндүүггүй тэр хүний одоо хийж байгаа хөдөлмөрийг бүр маш их үнэлж сурсан усуд л идэм байлээ. Тэгээд монгол хүн бол яг цэвэр монголоор ингээд зан аашингах юм бол бүр хайр хүрмэж. Үндэсний хувцас ойдог болохоор тэгэж мэдэрдэг юм надлаа тэгэж л санагддаг шүү дээ. Айгу хинэггүй, хээггүй, өөрт нь гой суужил өвжил байвал ста нэрээ талархаж сурдаг. Тиймд хүмүүс байдаг. Хөдөлмөрч улсууд байдаг гэж ойлгодог. Хүний сурсан юм ерөөсөө хинч авахгүй гэдэг нь тэр ээж хэлдэг үг бол яг үнэ. Тэгээд тэр хүн өөрт нь айгу сайхан таалагдтал ингээл ойсон байгаагаа л мэдрэх маш чаа. Маш гоё яаж байгаа л мэдрэх үү. Тийм. За баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа гэдэг үгийг сонсохоор айгу гоё. Тэгээд тэр баярлалаа гэдэг үгийг бас нөгөө хүн хэлж байгаа хэлэмж нь бас их чухал. Тэгээд ер нь ад жаргалаар хэлж байгаа тэр баярлалаа гэдэг үг л маш гоё. Тэгчнээ ядарснаа мэдрэхгүй л энэ ажлыг хийж байгаа нь гоё чухал. Тэр хүмүүст очиж байгаа нь тэр мэдрэмжийг надад төрүүлж байгаа нь их чухал. Хүмүүс ирж байна ч хөвгч бүгд л үндэснийхээ хувцсыг өмсөв нөгөө явах нь их гоё харагдав. Би өөрөө үндэсний хувцаараа бараг ингээд гангарч чадахгүй завгүй байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн хурал цуглаанд ингээд явлаа гэхэд нөгөө загасчны мөрөсгүй гэчээр би өөрөө гоёх тийм бүтээл хөмтлөө хүний гоёод ингээд явж байгаа. Цагаан сарын үед бид нар чинь заримдаа ихэнх хичээлдээ ер нь би цагаан сарын шинийн 10-12 цаг гэдэг хүмүүс золгоцсон байхад баг золгоход шиндээд ингээд явж байгаа хэрэгтэй байдаг. Тэгэхэд ямар их ядсан байдаг вэ гэдгийг эндээс мэдрэх авч байгаа ч гэсэн миний хувцас миний хувцсыг оролцооцсон шинэлгээ явж байгаа ус харахад маш гоё. Би одоо очиод яна би юу өмснөг бодоод эндээс гадаг багтаад тэгэхэд би тэрийг марттал тэгж гойцсон байгаа усыг харахад маш гоё.